оролцсон ирсэн одоо нийт гишүүдтэй Эхлэн бодогчтой энэ өдрийн мэндийг хүргье. Миний ярих сэдэв бол энэ итгэвчлийн эдийн засаг trust economy гэсэн сэдэв байна. Тэгээд оршил болгоод хэлэхэд яг энэ сэдэв бол миний хувьд бол тийм их айхтар судалсан сэдэв бол биш шүү. Би энэ сэдвийг зүгээр яг ер нь өнгөрсөн жил өнгөрсөн оны төгсгөлөөр болсон түрүүн их амглан багш ярьсан дэлхийн Эхлэн бодогчдын чуулга уулзалт дээр бас оролцсон. Тэгээд энэ оролцох явцад бол олон сонирхолтой одоо сэдвүүд яригдсан. Тэгээд тэр сэдвүүдээс сонгож одоо өнөөдөр нэг сэдвээр итгэл тавиарай гэсэн юм үүрэг авсныхаа дагуу энэ итгэвчлийн эдийн засаг гэсэн сэдвийг бас ярьж байгаамаа. За тэгээд ер нь бол Австралид одоо зохион байгуулагдсан дэлхийн Эхлэн бодогчдын хүрээнд дээр энэ жилийн хувьд өнгөрсөн он болсон хурал дээр нэг ийм онцлог юм байсан нь бол одоо яг сая манай хоёр өмнөх хэлтгэгчдийн ярьсан одоо хэмэл оюун ухаан, дижитал экономикс за тэгээд одоо энэ Эхлэн бодогчдын мэргэжил юу байх юм уу байхгүй юм уу гэдэг ингээд энэ сэдвүүд бол маш одоо анхаарлын төвд гол сэдв байсан. За тэгээд тийм болохоор зэрэг ер нь бол одоо Эхлэн бодох бүртгэл бол бизнесийн хил гэдэг утгаараа эх 4 жил тийм ээ ер нь одоо бизнес эдийн засгийн орчинд ямар өөрчлөлтүүд гарах вэ гэдгийг урьдчилж харж байгаа бидний мэргэжлийн нэгт нөхдүүд ингээд ярьдаг ийм одоо онцлогтой. Тэгэхээр тэр чуулга уулзалтын хүрээнд бол ер нь ингээд цаашдаа энэ эдийн засаг бизнесийн орчны хүрээ өөрчлөлт яаж өөрчлөгдөж байгаа юм бэ гэдэг дээр нэлээх яг нөө анхаарал хандуулж ингээд ярьдаг. Тэгээ энэ уламжлалт ёсоор бол яригдсан нэг сэдэв болоод энэ одоо итгэвчлийн эдийн засаг гэсэн сэдэв байсан. За тэгэхээр энэ итгэвчлийн эдийн засаг гэсэн сэдвийн нэг салбар хуралдаан дээр би суусан. Тэгээд энэ дээр гол нь бас дэлхийн Эхлэн бодогчдын чуулга уулзалтын нэг одоо онцлог нь яг тухайн сэдвээр тэгээ асуудлыг шинээр гаргаж тавьсан дэлхийн томоохон эрдэмтэд за тэгээд яг тэр салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд бас тэнд ингээ оролцдог учраас бол бас яг тийм нөгөө нэг trust economic би одоо өнөөдөр таадаг ингээ бас өөрийнхөө ойлгосон судалсан хэмжээндээ товчхон хэлцүүлье. За ер нь яг 14 онд бас Италид болсон чуулга уулзалтан дээр нэг гол асуудал нь бол integrated report байсан тийм ээ. Тэгээд тэр нь бол би бас тэр уулзалтын дараа ихтгэл тавьж байсан. Тэр үеийн тэр 14 оны Италийн хурал дээр бол яг энэ integrated report за тэгээд яг big data analysis асуудлыг бол их чухалчилж ярьж байсан. Тэгээд яг та хэд мэдж байгаа өнгөрсөн 4 жил одоо сая манай хоёр ихтгэгч ярьснаар бол үнэхээр бизнесийн хүрээнд бол энэ big data тэрний нөлөө одоо тэгээд маш хурдтайгаар ингээд орж ирсэн. Тэгэхээр зэрэг бид нэр энэ одоо миний ярих гэж байгаа энэ сэдэв бол бас эх 4 жилд болоод ингээд эдийн засгийн харилцааг бол өөрчлөх нэ гэдэг. За тэгээд ер нь бол яг integrated report-ийг ярьсан гол одоо цаад цөм нь бол мэдээж бизнесийн хүрээнд бол доктортой бизнесийн асуудал маш 4 жил за тэрний өмнөөс бол чухал болж исэн. Тэгээд бид нар бол юу гэдэг зөвхөн одоо бидний мэдгээр ашиг авдагын асуудал бол эдийн засгийн асуудал байха болоод бизнесийн загвар төхөлтэй бол өөрчлөгдөжсэн. Тийм ээ байгууллагаас одоо хүнд үзүүлэх нөлөө бохирдол нөөцийн хомсдол энэ асуудал чухлаар тавигдж ирсэн бизнесийн үр дүн хэмждэг нөгөө бизнесийн шин загвар гарч ирсэн учраас integrated report-ийн асуудал түрүүчийн 4 жилд болоод чухал байжээ гэдэг. За тэгвэл дараагийн алхам болоод бид нарт өнөөдөр яг энэ эдийн засгийнхаа онлын хувьд бол энэ чуулга уулзалтын дээр энэ итгэвчлийн эдийн засгийн асуудал бол чухал болж байна гэдгийг дэлхийн Эхлэн бодогчид бол онцлсан байна. За тэгээд энэ trust economy бас зөвхөн энэ нөгөө манай чуулга уулзалтын дээр ч биш ер нь бол сүүлийн үеийн одоо сэтгүүлүүд дээр бол бас нэлээх ярьж байна. За энэ 15 оны 10 дугаар сарын дугаартаа Economics сэтгүүлээр энэ итгэвчлийн машин гэсэн энэ сэдвийн хүрээнд бол юу гэж томьёосон бэ гэхээр энэ биткойн бол нэг хэсэг сая сүүлийн 2 жилд бол нэлээ одоо эдийн засгийн суур хүч авч яригдлаа шүү дээ. Тэгэхээр энэ биткойны ард байгаа технологи бол эдийн засаг хэрхэн ажилладаг тэр үйл явцыг бол одоо бидний мэддэг уламжлалт одоо сонгодог эдийн засгийн онлоос өнөөдрийн хүртэл явж байгаа эдийн засгийн суур зарчмыг бол
бүхэлд нь өөрчлөгдөж байна гэдэг ийм санааг бол төвшүүлж тавьсан. Тэгээ яг энэ дээр тулгуурласан яг тэрний нөгөө Trust Economy гэдэг номыг бичсэн хүн бол энэ нийтдээ тавьсан байна. За тэгэхээр яг ер нь бол бидний мэдгээр бол бизнес гэдэг бол дараах дөрвөн үндсэн зарчмыг итгэл гэдгийн доор бол хэрэгжүүлдэг те. Эдгээр мэдж байгаа өөрөөр хэлэх юм бол хэрэглэгчдийн итгэлийг олж авахын тулд бизнесийн байгууллагууд шудраг байдал, за тэгээ хэрэглэгч харилцагчтай хүндлэх, за хариуцлагатай ил бод байдлын асуудал бол итгэл гэдгийн цаана ойлгогддог. За тэгвэл яг энэ орчин үед энэ мэдээллийн технологи их хөгжлийн энэ 90 үед болохоор бид нарыг эдийн засгийн харилцааг юу гэж өөрчилж байна вэ гэхээр ер нь бол хүнд юунд хэрхэн итгэж бизнес хийх вэ гэдэг тэр хандлагыг бүхэлд нь өөрчлөөд үндсэндээ захин мэтгэлцээр суурилсан энэ бизнесийн харилцаа бол үндсэндээ эдийн засгийн харилцааг өөрчилж зах зээлийг үүсгэж байна гэдэг. За тэгээд түрүү чи ярьсан ихтгэл дээр бас тэр гарч ирж байгаа олон компаниудын жишээ бол энийг хэлж байгаа тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол дэлхийн хамгийн ганц таксиг мөртлөө хамгийн том таксины үйлчилгээ үзүүлж байгаа компаниг нэгж зочдлуудын өрөөг мөртлөө зочдлуудын сүлжээ үзүүлж байгаа компани гэдэг. Тэр энэ бүхэн бол бүгдээрээ үндсэндээ нөгөө итгэцлийн эдийн засгийн үүднээс тодорхой нэг бизнес эрхлэгчдэд итгэл дэлхийн эдийн засгийн хямралын дараа буураад за тэгээ ер нь цаашаа энэ интернет орчинд итгэлтэй найдвартай зуучлагчид энэ эдийн засгийн бизнесийн орчинд маш их үн цэнийг хөрвүүлж хийсэн. Тэгээ энэ үйл явц сүүлийн 3-4 жил маш огцом ингэж явж байгаа. За тэгээд тэр сүүлийн 10 жилийн түрүүний тэр датан дээр харахаар зэрэг энэ компаниудын үн цэн үнэхээр нэмэгдээд энэ дижитал зуучлагчдын орчин ингээд өөрчлөгдсөн байна гэдэг. За тэгэхээр энэний цаана бол мэдээж юу гэдгийг энэ зочдлын сүлжээний нэг сайд руу бид нар хандаад ингээд зочдлынхаа өрөөг захиалчихж байгаа шүү дээ тийм. Гэтэл дараагийн алхамд яг энэ итгэлцлийн эдийн засаг энэ саяны итгэлцлийн машин гэдгийг бидний нөгөө нэг түрүүч яриад энэ блокчейний ертөнцид итгэл гэдэг нь ерөөсө бараа үйлчлэгийг худалдаж авах чадхтай мэдээллийн бүрэн байдал, аюулгүй байдлын асуудал. Тэгэхээр зэрэг энэ нэг ийм сүлжээ рүү хандаж ингэж яхаас илүү бид нар энэ сууж байгаа хүмүүс дахиад дотроо ий сүлжээ үүсгээд ингэж яваадах боломжтой. Тэгэхээр энэ нөгөө Airbnb-ийн дараагийн нөгөө хэлбэр ингэ гараад ирж байна. Блокчейний технологи гарч ирснээр нөгөө нэгдсэн нэг дата бийг систем гэдгээсээ илүүгээр хэд хэдэн хүмүүс юм уу хэд хэдэн нөгөө тэр блокчейний технологи үндэслээд дэлхийн нийтийг хамарсан энэ сүлжээн дээр тулгуурлаад бизнес цаашаа өргөжих боломжтой юм аа гэсэн ийм санааг энэ итгэлцлийн эдийн засгийн цөм гэж хэлж байгаа. Тэгэхээр нөгөө бид нар сайн ярьсан энэ нөгөө мас бүр дараагийн алхмыг ингэж тавьж байгаа. Тэгэхээр энэ эдийн засгийн дээр блокчейний технологиг нэлээд их онцолж ярьсан. Тэгээ блокчейний технологиг манай энэ технологийн бүр илүү сайн тайлбарлах хэрэгтэй. Би зүгээр ер нь ингэж үзэгдэр зэрэг нөгөө хувийн түлхүүр криптограф гэдэг байж юм. Тэгээд дундын хөтөлбөртэй тахмал сүлжээ. Тэгээд бид нар хэд хэдэн ингэж нэг юм том гэсэн зочдлын хэдэн ч юм сүлжээ байж болно. Тэглөө би өөрөө компьютерын нэвтрээд тэр сүлжээний нийтлэгч хэрэглэгч худалдан авч юунж байж болох боломжтой. Тэгээд сүлжээний үүлгийн аюулгүй байдлыг хөтөлбөртэй хийгээд тэр хүмүүсийн зориулсан урамшуулалт хийх. Тэгээд нөгөө нэг биткойн явж байгаа борлуулалт хийж байгаа тэрний цаатгалын тэр технологи ганцхан тэр санхүүгийн зах зээл биш бүх бизнес дээр орж ирэх боломжтой. Тэгэхээр би өөрөө нөгөө итгэлтэй харилцагч мөн үү гэдгийг энэ сууж байгаа бүх хүмүүс сүлжээгээр дамжуулаад нотлоод өчгөлөөр зэрэг тэгээд тэр бизнес цаашаа явна. Тэгэхээр нөгөө нэг peer to peer санхүүгийн зах зээл дээр хүртэл энэ шинэ бүтээгдэхүүнүүд гарч ирэх боломжтой. Энэ ингээд маш хурдтай тархнаа гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө тэр юун дээр байсан санаа энэ блокчейн технологи итгэлцлийн протоколын тусламжтайгаар илүү нөгөө trust economy гэдэг happy economy юм аа. Тэгээд илүү нөгөө хөгжиж цэцгэлсэн дэлхийн ертөнцийг бүтээх болно. Энд нөгөө
жишээлбэл банкуд одоо юу гэдэг энэ хүн найдвартай харилцагч биш бол зээлэхгүй гэдэг ингэ үзэж байгаа шүү дээ. Энэ баталгаа хөрөнгө байхгүй. Тэгвэл дараагийн удаа бол одоо peer to peer бид нөгөө бие биендээ жишээлбэл зээл өгөх боломжтой болоод ихтэх юм бол их амлан багш ихтэй хүн гэдгийг энэ сууж байгаа 10 хүн ингээд те нотолцох юм бол би энэ хүн зээл өгчих боломжтойгоор ингээд одоо жишээлбэл санхүүгийн үйлчлэгээ цаашаа өргөжин тэгээд ирэхээр зэрэг нөгөө бусад институтууд одоо энэ хүнд баталгаа олж өгнө гэхээсээ илүү бид нар бие биендээ баталгаа болоод өгчдөг ингээд итгэлцэлээр суурилсан бизнес цаашаа хөгжөөд энд бол нөгөө эдийн засгийн харилцаанд оролцогчдын тэгшэрхийн асуудал энэ бүх зүйл бол би болоод нөгөө энэ иймэрхүү баялагийг одоо дахин хуваарлах замаар нийгмийн тэгш бус байдлыг би олох биш нөгөө баялаг хуваарлагдж байгаа байдлыг тэр чигээр нөөцлөнө гэсэн ийм хандлага бол ярьж байгаа. За тэгээ мэдээж энэ итгэлцлийн эдийн засгийн одоо концепцийг ингээ харахаар зэрэг ерөнхийдөө одоо дундын зуурчлалын төвлөрөл саарснаар өөрөөр хэлбэл бид нар заавал банкар дамжуулж гүйлгээ хийх биш тий. Одоо тэр сүлжээнд холбогдсон тэр кодыг эзэмшиж бүх хүмүүсийг ингээд компьютераар дамжуулаад гүйлгээ хийгддэг байх юм бол дундын зуурчлалын төвлөрөл саарад итгэлцлийн зардал буураад ингэснээрээ бол одоо хүмүүс нөгөө автомат технологи бол ямар нэгэн технологи хүмүүсийг автомашинаар ч юм уу роботоор сольдог бол яг энэ одоо тохиолдолд бол эсэргээрээ нөгөө нэг төвлөрөл удирдлагыг автоматар солих юм а гэсэн ийм одоо концепц ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг үндсэндээ одоо итгэлцлийн протокол дээр суурилсан одоо татхмал нөгөө данс бүртгэлийн технологи нь бол олон санхүүгийн үйлчлэгэнд бол өрсөлдөөнийг бий болгоно гэсэн ийм одоо концепц ярьж байгаа. Тэгээд цаашаа яг нь ер нь бол тэгээд би энэ нөгөө итгэлийг сонсчоод мэдээж нөгөө блокчейний талаар иржээд зүгээр ингээд ном ингээд судлахаар тэр блокчейн гэдэг технологийн талаар Монгол хэл чихэндээ гарсан мэдээж тэ блокчейний хувьсгал гэдэг энэ ном орчуулагдаад гарсан. Тэгээд та хэд сонирхож уншаарай. Ер нь энэ дээр бол энэ блокчейний эдийн засгийн үндсэн зарчмууд гэдэг юм 7 үндсэн зарчмыг бол дурдсан мэлээ. Ер нь бол найдвартай сүлжээ тэгээд татмал ирэх мэдл өөрөлдөх юм бол төвлөрсөн нэг систем биш энэ тэнд одоо блок сүлжээ үүсгээд тэгээд эдийн засгийн арилжаа үйлдвэрээ одоо хийгдэж олон за хувийн нууц тэгээд баталгаас ирэх хүртээмж гэдэг нөгөө түрүүний хэлээд байгаа нөгөө итгэлцлийн эдийн засаг бол тэгээд одоо happy economy бүх хүмүүс эдийн засгийн харилцаанд оролцох боломжийг бол энэ технологи олгоно ч гэдэг иймэрхүү санаанууд бол байсан. За тэгээд ерөнхийдөө бол яг цааш нь ингээд үзэхлээр зэрэг энэ дээр зүгээр яг хөө ер нь итгэлцэд бол тэр нөөц хилжүүлэх зуучлах зэрэг үйлдэлийн зардлыг бууруулж бизнесийн үн цэнийг нэмэгдүүлж байгаа юм гол юм аа гэдэг. Тэгээ энэтэй холбоотойгоор бол мэдээж санхүү нягтлан модох бүртгэлийн хүрээнд бол тэр мэдээлэл итгэлцлийн үн цэний өртгийн хэмжээг тодорхойлох. Тэгээ онлын хувьд бол бид нэр тэр нөгөө эдийн засгийн итгэлцлийн эдийн засгт үзүүлэх нөлөө хэмжээх гэмтэргээд асуудлууд бол бас манай эдийн засаг санхүүгийнхний хүрээнд ингээд энэ онлын хувьд бол судлах юмнууд бол мэдээж зөндөө байгаа. За тэгээд цаашаа бол мэдээж одоо юу гэдэг яг санхүү нягтлан ботох бүртгэлтэй холбоотойгоор бол миний эдийн засгийн итгэлцлийн эдийн засгийн нөхцөл энэ блокчейний үйлчлэгээ бол яг энэ зөвлөхүүлчлийн моделийг бас тэр чигээр нь яг нь өөрчилж байна. Өөрөөр хэлэх юм бол санхүү нягтлан ботох бүртгэл аудитын зөвлөхүүлчлийн байгууллагууд одоо нөгөө big data их хөгжөлтэй ажиллах ур чадвараа одоо нэмэгдүүлэх энэ дээр зөвлөх үйлчлэгээ тал руугаа илүү анхаарах хэрэгтэй. Тэгээд тэр дээр бас нөгөө энэ том чулуу уулзалтан дээр бас аудитын том компаниудын янз бүрийн жижиг сешнүүд бас аюул явуулж ирсэн. Тэгээд тэрэн дээр нэг ингээд завсарлагын хугацаанд явж байгаа сешн дээр хүртэл бид нар ер нь хаашаа чиглэж байгаа вэ гэхээр аудитын үйлчлэгээс олох орлогоо бол эргээд одоо энэ том нэг аудитын компаниудаа зөвлөх үйлчлэгээс олох боломжтой. Тэрлүүгээ бид нар илүү технологийн одоо тэг шинжилгээ хийж хөрөнгө оруулалт хийж байгаа энэ гэсэн санаануудаа одоо нэлээх ярьж байсан. За тэгээ мэдээж блокчейн технологитой хамт яригдах болсон юм болоод бидний нөгөө давхар бичлэгтэй бүртгэл гэдгийг ойлголтоо бол нөгөө 3 давхар бичлэгтэй бүртгэл буюу одоо хамтын болон олон нийтийн данс бүртгэл гэсэн ойлголтод болоод орж ирж байгаа. Тэгэхээр энэ нь бол мэдээж одоо манай нөгөө санхүүгийн дуучлал нягтлан модох бүртгэлийн энэ үйлчлэгээний хэрэгтэй технологиг болоод үндсэнд нь
өөрчлөлөөр байж байгаа. Тэгэхээр үндсэндээ бол энэ нөгөө концепцийн цаана бол эдийн засгийн мөнгөний нэгж одоо ихтгэл юм аа гэж тодорхойлсон ийм тодорхойлолт бол хэлжсэн. За тэгээ яг энэтэй холбоотойгоор бол ингээд энэ нөгөө тэр нягтлан бодогч сайтуудаар ингээд ороод ичгээр тэн дээр яригдсан сэдвүүд бол ерөөсөө яг энэ хүрээнд байж байгаа хгүй дараагийн шинэ үеийн ажлын хүчийг бий болгох дэлхийг өөрчилж байгаа залуу нягтлан бодогчид дижитал ирээдүй ажлын шинэ арга барил гэсэн иймэрхүү сэдвүүд бол энэ хүрээнд бол тойрж ингээд яригдчихсэн. За тэгээд мэдээж дараад нь бас нэг ийм нөгөө үдийн цайнаар явж байгаа чөлөөт зүгээр ярилцлагын хэсэг дээр нь ороод би ингээд асуусан. За ер нь ингээд энэ дижитал ирэн гээд тийчэнтэй бид нар одоо аж үйлдвэрийн хувьсгалын 100 гаруй жил үргэлжилсэн гээд тэгээд мэдээллийн ирэн гээд нэг бас нэг хэдэн жил үргэлжилж байна. За яг энэ одоо ямар хугацаанд үргэлжилнэ гэж бодож байна энэ хувьсгал гээд ингээд зүгээр асуусан чинь ер нь юу гэж хариулсан бэ гэхээр энэ бол дижитал шилжилт юм уу энэ одоо нөгөө блокчейн технологи суурилсан эдийн засгийн хурдац бизнесийн хүрээг хамарна гэдэг процесс бол маш хурдтай юм одоо тий 100 жилээр биш 2 3 4 жилийн дотор л энэ одоо асуудал бол шийдэгдэн тийм болохоор зэрэг бид нөгөө одоо нэгэн бодох бүтээгдэхүүн эдийн засгийнхан бол үндсэндээ өөрсдөө энэ шилжилтэнд бол маш хурдтай бэлтгэх хэрэгтэй бид нар бол хэлжсэн. Тэгээд яг манайхан ч гэсэн яг энэ би зүгээр яг энэ юуг болохоор энэ нөгөө их хотгой нэг ихтгэлээрээс харж байсан чи яг ийм үг байсан баггүй юу? Ер нь бол энэ бол нэг удаагийн яваад өнгөрөх үйл явдал биш үйл явц улам хурцснаа. Тэгээд эдийн засгийн бизнес нийгэм амьдралын хэв маяг соёлд бол энэ нөгөө ямар хурдаар нөлөөлөх үү гэдэг түрүүний биний асуултыг тэр хурал дээр асуужсэн. Тэгэхээр энэ хариулт нь яг ингэж хариулсан яг тэр хүн ч гэсэн яг ингэж хариулсан. Тэгээд энэ бас ийм батгай ихтгэл дээр ингэжсэн юмсан тэрийг би аваад энэ дараалсан. Гэсэн зал хурдаар нэмэгдэнэ энэ хурд бол. За тэгэхээр бүгдээрээ энд бол бэлэн байх хэрэгтэй юм байлээ. Ер нь одоо нөгөө хідэн ч бид нар тийм янз бүрийн аппликейшныг бий болоод хідэн ч тэр одоо үүргийг бий болгож олно гэж өөрөө ч хийж болох тийм л одоо ярины үед ирсэн байна гэдгийг нь одоо харагдаж байгаа. Ингээд анхаарал тавьсан баярлалаа.